Сайн байцгаана уу? Бүгдээрээ энэ бүх хичээлээр унтлагын өрөөнд ашиглагдах шинэ үгийн тохиог хамтдаа илэрхийлж сурцгаая. За, эхний үг бол солих гэдэг үг байгаа. Солих гэдэг үгийг илэрхийлэхдээ бид хоёр гарах хоёулангийг ашиглана. Гарын хэлбэр нь болохоор яг хоёрын тоо гаргаж байгаа юм шиг долоовор хуруу, дунд хуруу илэрхийлэгдэн гэсэн үг, хөдлөн гэсэн үг. За, байрлал нь болохоор цээжний урд байрлуулна. Гарын хөдөлгөөн нь болохоор буугаараа урагш нь эргүүлнэ гэсэн үг. Нэгсэндээ одоо энэ талаас нь харуул ийм байна гэсэн үг. Цэрний хурд байрлууллаа. Өгөн бус илэрхийлэлт буюу уруулын хайрцаг маань. За ингэж илэрхийлнэ гэсэн үг. Дараагийн үг нь болохоор унтах гэдэг үг байгаа. Унтах гэдэг үгийг бид нар илэрхийлэхдээ нэг гараа ашиглана. Гарын хэлбэр маань бүх хуруунууд маань нийсэн байдалтай. Тэнийгээр гарын алханыхын чиглэл нь баруун юм уу зүүн тишээ буюу хажуу тишээ харсан байна. Байрлал нь болохоор нүүр царайны одоо яг нэг баруун доод юм уу эсвэл зүүн доод хэсэгт байрлуулж болно. Хөдөлгөөн нь яг ямар байх вэ гэхээр толгоогоороо бид яг ингэж яг тэр дэрэлж байгаа юм шиг тийм ээ орон дээр хөвтөж байгаа юм шиг байна гэсэн үг. Өгөн бус илэрхийлэл нь болохоор нүдэ айна гэсэн үг. За одоо багшаа хараарай. Уйлах гэдэг үгийг илэрхийлэхдээ хоёрын тооёог гаргаж байгаа юм шиг гарын хэлбэртэй. Та бүхэн харж байна тийм ээ. Долоовор дунд хуруунаас бусад хуруунууд нь хатгаж өгнө. За, байрлалын болохоор яг нүур царайны урд хэсэгт буюу нүдний тоохон орчимд. За, хөдөлгөөн нь болохоор доош нь чиглүүлнэ гэсэн үг. Ингэж нэлмэс гарч байгаа юм шигээр тийм ээ. За, өгөн бус илэрхийлэл нь болохоор яг ингэ уйлах гэж байгаа юм шиг царай гаргаж чинь тийм ээ. Уйлж байгаа юм шиг царай гаргана гэсэн үг. Амрах гэдэг үгийг илэрхийлэхдээ гарын хэлбэр нь бүх хуруун салсан байдалтай цээжний хайг урд хэсэгт товшиж өгнө гэсэн үг. Толгойн хөдөлгөөн болохоор нүгэн бус илэрхийлэл нь болохоор баг зэрэг хазааж өгнө тийм ээ толгоогоороо. Хайртай гэдэг үгийг илэрхийлэхдээ гарын хэлбэр нь бүх хуруунд нийлсэн байдалтай яг цээжин дээрээ зүрхэн дээрээ гэсэн үг илж байгаа юм шигээр хоёр удаа. Битгий гэдэг үгийг илэрхийлэхдээ нэг гараараа гарын хэлбэр нь тэгээд баруун зүүн тийш нь хөдлөн гэсэн үг. Өгөн бус илэрхийллийг ажиглаарай. Битгий гэж хэлж байгаа юм шигээр уруулын хайрцаг хөдлөн гэсэн үг. Сайхан гэдэг үгийг илэрхийлэхдээ бүгдээрээ гараа эрүүнийхээ яг нь гурвалжин хэлбэр шиг гурвалжлаад эрүүнийхээ доор байрлуулна. Тэгээд урагшин татна. Тэгээд буцаагаад эрүүнийхээ доор дуусгана гэсэн үг. Нааж дуусгана гэсэн үг. Хуруунуудынхаа хүндгийн үзүүрүүдийг яг ингэ сахлаа имэрж байгаа юм шиг тийм ээ. Үлгэр гэдэг тохиогдоо долоовор хурууга чамхаанд байрлуулад гарын хэлбэр нь тэгээд өгөн бус илэрхийлэл буюу нүур царайны хувирлал нь баг зэрэг ойны жигнүүдээр хоёр дахь илэрхийлэл нь болохоор чамархаанаасаа дэлгэж өгнө гараа. За дахиад хамт хий. Үлгэр, живх. Яг живхний хэлбэр гарч ирж байгаа юм шигээр тийм ээ. Баг зэрэг ийм одоо диагналцсан ташуу хэлбэртэйгээр хамгийн сүүлд нь наалтаа нааж байгаа юм шиг гэсэн үг. Живхийн наалтыг наагаад дуусгаж байгаа юм шигээр илэрхийлдэг гэсэн үг. Орыг илэрхийлэхдээ бүгдээрээ хоёр гараа хоёуланг ашиглана. Дунд хуруу, ятам хуруу хөвтөж өгнө гэсэн үг. Хөндлөөшөө бусад жигчийн хуруу болон долоовор эрхийн хуруунууд болохоор бүгдээрээ ийм тэгшгэн бос хэлбэртэй байна гэсэн үг. За ингээд харахаар яг ор шиг байгааз яг орны ингээд дөрвөн өнцөг нь харагдаж байна. Тэгээд илэрхийлэл нь болохоор
Хүнжил гэдэг үгийг тохиолдоо бүгдээрээ яг гарын хэлбэр маань хүнжлөө хоёр гараараа барьж байгаа юм шигээр дүрслэж харуулна гэсэн үг. Хүнжлөө барьлаа, өөрлөгөө татлаа, хүнжлөө нөмөрч байгаа юм шигээр илэрхийлнэ гэсэн үг. За уган бус илэрхийллийг багшийнхаа тохихыг хараарай. Гэрэл гэдэг үгийг илэрхийлэхдээ бүх хуруунууд хумаад өндгөөрөө нийлүүлнэ гэсэн үг. Гарын хэлбэр нь байрлал нь болохоор баг зэрэг толгооноос ингээ баг зэрэг дээр гээд хэсэгт тэгээд бүгдийг буцаагаад дэлгэж өгнө гэсэн үг. Яг гэрлийн ингээ туяа эднэр бол одоо яг гэрлийн туяа тийм ээ цацрагыг илэрхийлж байгаа байдлаар тэгээд уган бус илэрхийлэл нь яаж илэрхийлэх нь хараарай. Асаах гэдэг тохиолдохоор яг түүний гэрэл гэж тогсонтой төстэй. Гэхдээ та бүхэн сайн анзаараарай. Яг гэрэл асж байгаа юм шигээр бүгдээрээ нүр царайны хуурал маань баг зэрэг ингэж өгнө гэсэн үг. Унтраах гэдэг үг илэрхийлэхдээ бүгдээрээ асаах гэдэг үгтэй яг ижлэхэн гарын хэлбэр байна. Хөдөлгөөн. Гэхдээ эсрэг чигт хөдөлгөөн гэсэн үг. Гэрэл асах бид нар яалаа? Унтраахыг болохоор буцаагаад хувцасны шүгэ. Хувцас гэдэг тохиом маань доош нь чиглүүлнэ. Бүх хурнаас халсан байдалтай. Хувцасны шүгэ. Хувцас гэдэг тохиогдоо доош нь чиглүүлнэ. Шүүгээ гэдэг тохиог болохоор яг тухайн шүүгээний бариул яаж нэгдэж хаагдж байгаагаас бүгдээрээ хамаарч олон янзаар тохиож болно гэсэн үг. Жишээлбэл бүгэндүү үлгээтэй хүүхд тврээд бүүйлж байгаа юм шигээр бүгдээрээ гараа хөдөлгөнө. Гэхдээ хүүхд рүүгээ хараад дуу гэдэг бүх хуруунууд саасан байдалтайгаар урагш нь тойрог хэлбэр хөдөлгөнө гэсэн үг. За бүгдээрээ хараарай. Өмсөх гэдэг үг илэрхийлэхдээ бүгдээрээ яг дээгүүр ингээд цамц юм хөрмөө өмсөж байгаа юм шигээр хөдөлгөнө гэсэн үг. Гарын хэлбэр нь болохоор атгсан байдалтай. Өмсөх гэдэг үг илэрхийлэхдээ хөрмөн болон одоо дээгүүрээ бид нэг ямар нэгэн хувцас юм уу хөрмөө ингээд нөмөрч байгаа юм шигээр илэрхийлнэ гэсэн үг. Гарын хэлбэр нь атгсан хэлбэртэйгээр урагш нь яг юм ингээд өмсөж байгаа юм шигээр. Тайлах гэдэг үг нь болохоор мөн ямар нэгэн хувцас цаа ингээд тайлж байгаа юм шигээр илэрхийлнэ гэсэн үг. Гарын хэлбэр мөн адилхан атгсан хэлбэртэй. Унших гэдэг үгийг тохиогдоо гараа дэлгэсэн ном шиг цэжнийхээ урд байрлуулад яг номоо гүйлгэж уншиж байгаа юм шигээр хөдөлгөөж илэрхийлнэ.